Сайн байцгаана уу? Remax Peak Office-ийн байна. Манай хөтөлбөрийн хувьд хүн анх үүссэн үеэс ахуулаад 2025 он хүртэлх бидний хийж байгаа үйл ажиллагаатай холбогдсон маш сонирхолтой ийм зохиомжоор бид бүрэн бүрэлдэхүүнээр манай Peak Office-ийн 100% бүрэн бүрэлдэхүүнээр 2 сарын хугацаанд бэлдсэн зүйлээ та бүхэндээ танилцуулах гэж байна. За энэ удаагийн контентаар бид нэр Peak Office-оор өөрсдөө дуугаа, шүлгээ өөрсдөө санаач зохиогоод одоо Remax-ийнхаа 10 жилдээ зориулаад сүүл дуугаараас бэлэг барьж одоо өгж байгаа. За оргил хамтдаа бид ялна.
амжилтыг бүтээ харилцан инжин харилцаа хамтын хүчээр бид багилуул хамтдаа би маршрутыг хамтдаа хүчээр миний сэтгэл үргэлжлэгээ нэгэн зөвлөө нэгэн бүт нэг мөрөө нэг дүүрэн ирээд Баяр үргээ! Вау! Яса одоотай. Би гайхалсан. За, Remax шот энд 1000 цугларсан байхад үлдсэн 500 хаана нэгсэн эдэр байсан байна. Баяр үргээ бүгдээрээ хамтдаа. За, гой бүгдээрээ зогсъё. Гоё байна. Нэг зүйлийг онцолж хэлээ. Саний дуусан дуу өдөр өөрсдөө зохиосон дуу гэдгийг шүүгчний санаарт хүрэхэн зөв болов гэж бодож байна. Өөрсдөө зохиосон дууг өөрсдөө дууллаа. Хэлэвчүүлсэн байна. Баяр үргээ. Бас нэг зүйлийг шүүгч нартай хэлэхгүй бол бас андуураад магадгүй. Энд байгаа баатрууд ах гэж бодож байна. Энд дандаа баатар ишнэр байгаа шүү. Дөр өргөлт үнэхээр сайн байлаа. Баяр үргээ. За хамтдаа эдгэрт гайхалтай урам зориг өгөх шүүгчдийн сэтгэлийг хамтдаа сонсъё. Инхбатар шүүгчээс эхлэе. За та бүхэнд бас баяр хүргье. Тэгээд нөгөө офсороо бүр тэр аяараа оролцож байгаа юм байна шүү, те. Хүнээр одоо маш олон хүнтэй оролцлоо. Тэгээд Remax-чууд би хамтдаа илүү хүчтэй гэсэн, те. Тэгээд ингээд шинэ дуу бас гарсанд баяр хүргье. За тэгээд маш их бас цаг хугацаагаар тэдрийг аялууллаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлаа. Өндөр маш өгч. Саяын дуу болохоор анх удаа дуулагдж байгаа мó? Урд нь дуулсан юм уу? Вау! Тэгвэл Remax-чууд үнэхээр гоё дуутай болсон байна шүү дээ. Баяр хүргэе. Гоё бүтээлч байлаа тий. Тэгэд нөгөө эмэгтэй болсон баатруудаа баярлалаа. Та нар бүр бараг нэг 80 хүн алдсан юм шиг тийм баатрууд гарч ирсэн шүү. Монгол баатрууд нэг ийм л байсан баг. Тийм, Монгол баатрууд нэг иймэрхүү л Уршаагаар да харъя да. Энэ хараа. За яг түрүүчиг шигээ яваарэ. Одоо худлаа айгу гоё яваад ихсэн. Энэ хараа та хэд үнэхээр хөөрхөн байсан шүү. Тэр хараад нэг нь бол баг 200-аад дайсан алаа ицсэн юм шиг. Нэг нь бол дандаа толгой тастаж алдаг юм шиг. За баярлалаа. Энэ бол ингээд нөгөө компанийнхаа төлөө те ийм хамт олонний ийм гоё сэтгэлийг харуулж байгаа байхгүй юу? Баярлалаа. Та нар бол үнэхээр өнөөдрийн гоё баатрууд байлаа. За тэгээд 13 дугаар зууны баатрууд манай 19 оны донжтой сайхан бүсгүйчүүд цагаан дээлтэй гоё байсан та гэхэд Уршаагаар хараа та нар ямар гоё гарч ирсэн бэ түрүүн гарч энэ хараа
гоё мэдрэмжтэй хувцас сонгосон байна. Та нар тэгэд хамгийн гол нь яг энэ 19 оны үеийн хувцснуудыг манай урлагийнхнаас хүртэл буруу өмсдөг байхгүй юу? Та хэд маань ер нь их төхүүлж ер нь их зөв өмссөн биш үү? Тэгэхээр судалгаа сайн байна л гэсэн үг. Баярлалаа. Ямар гоё юм бэ? За тэгээ манай нөгөө нэг мэрэгжлийнхэн бол бас гоё эсэн шүү тэр хувцас өмссөн. Тэр нэг савхтай. Уршаагарыг. Савхтай кепкэн балгаатай тэр хүмүүс бол Тэр бас ах биш ихч байгаа. нугдаагаад гараад ирж байгаа. Хараа. Амар тэр үеийн нөгөө нэг авраг жолооч гэдэг байлоо тий. Тэр зогсон өгч байгааг хардаа бүр. Энд лав жолооч шин байрны ах. Тий. Тэгээ манай хэд бас айгүй гоё хувцаа их зөв өмсөж яг л таарсан хувцсыг энийг хайх гэж зовсны чи мэдж байгаа. Баярлалаа. За тэгээд манай тэр нөгөө юунууд бол амар сүүн тэр ихний тэр нөгөө та нар одоо хараараа тэр залууг сая Сарвагчин төрлөөсөө гараагүй уршаагаарэ. Бүр та нар хараараа би яг ийм байсан байхаа гэж утсан ш. Тэр хараа тэр залууг хараад та нар тэр хөлөө яагаад байгаа. Энэ залуу зүгээр харахад царийн ямар Энэ тэр цаатлын зогсож байгаа номгийн ахлагч энд бол тогооч. Үгүй тогооч биш ээ л наадгүй чинь болохоор омгийн ахлагчийг өгсөний дараа би ахлагч болно гэсэн. Тэгээ манай бүсгүүчүүд хувцс үнэхээр гоё юмсан. Тэгээ та хэд эхлэхэд тэр ард дэлгэцэн дээр бас тэр нэг орчноо өгөөд байгаа нь бас их гоё юмсан шүү. За баярлалаа сармагчингуудаа. Баярлалаа. За мэдээж 2025 манай Remax-чууд өөрсдийнхөө дууг дуулсан. Та нарыг дуулж байхад бас нэг гоё юм бодож байлаа. Нойлоос өнөөдрийг хүртэл ийм олон хүнийг цуглуулад баг болгоод хооронд нь бүр ажлаа айгүй сайн хийчгээд бүр урлагаар уралдаад сууж ийн гэдэг бол гайхамшиг шүү. Remax-чуудаа. Тийм та нар бол анх удаа миний кинон дээрээс Холливуудын кинон дээрээс хардаг байсан самбарыг гаргаж ирсэн те би бүр гайхаад энэ яадаг хүн блог тоглолт нь болох гэж байгаа юм болов уу гэж боддог байсан шүү дээ. Нөгөө нэг зургнуудаа гаргаад тавьчихдаг байсан шүү дээ те гудамд. Тий, тэгэл ер нь бизнесийн айгүй гоё энэ салбарын шинэлэг болгоныг та нар оруулж ирсэн. Та нар мөсөн хаалгыг мөсөн одоо усан онгоцыг мөсийг цөм зөксөн усан онгоцоороо тий. Тэгээ өнөөдөр ийм олуулаа болоод бизнесийн соёлыг, харилцааны соёлыг тэгэл бид нарт ингээл өөрсдөө амар амгалан байшин хайх, байраа зарах бүх боломжийг өөрсдийнхөө хүч сэтгэл зүрх соёлоороо бий болгосон Remax-чуудаа баярлалаа. Баярлалаа. Үнэхээр гоё үг байлаа. Талархлын үг зүрхэнд ойрхон байна. За. Содоочны сэтгэлийг юу хөдөлгөө? За би бас яг л ундрмаагчтай адилхан зүйлс одоо бодоод суужлаа тий. Яг нөгөө нэг тэд байхгүй өмнөх үзүүлбэрээс ахуулаад яг тэгээ бодоодсан байхгүй. Тэд байхгүйсэн бол одоо бид байгаа юу гэдэг одоо тийм. Тэгсэн чинь одоо бүр бүх цаг үеийг харуулж байна тий. За яалтчгүй тэр нь гоё байлаа. Тэгээд яг дуун дээр гарч байгаа энэ дууг бас анзаархад хамтдаа гэдэг үг хамгийн их үг нь байж би тэгж анзаарлаа. Яг энэ дууныхаа үг шиг одоо бүгдөө оролцсон тий. Яг хамтдаа тайзан дээр байж чадлаа. Бүх хүний оролцоо энд маш их харагдлаа тий. Бүгдөө одоо бүжиглэхгүй дуу дуулахгүй ч гэсэндээ дүр туурайд гаж ирж байгаа нь үртэл яг дууны үг шиг байлаа. За тэгээд би бас бодож ил Монголд ийм том зах зээл байсан юм уу те ийм их хэмжээний хүмүүс одоо ялтчгүй та нар байгаагүй байсан бол одоо энэ үл хөдлөх хөрөнгийн одоо энэ зах зээл бол яах байсан бүү мэд те. Тэгэхээр би ч гэсэндээ бас боддог аахгүй энэ мэрэгжлийг одоо энэ комент энтер хийгээгүй бол ямар хүн байх байсан болоо гэдэг. Одоо та нар ч гэсэн өөртөөс асуугаарай те яг ингэж хамт олон болж нэгдээгүү ингээгүй байсан бол юу хийж явах байсан бол хаан лаз шиг л явж байгаа гэж. Бас их бүрхэг байхгүй юу те. Тэгэхээр Монголд Remax гэж ийм газар байдагт баярлалаа л гэж би одоо дотроо бодоод байж байна. Баярлалаа. Зэжаараа дахиад нэг юм. Тэгснэ одоо энэ нөгөө нэг тайзан дээр яг үзүүлбэрээ үзүүлээд алга ташуулаад хүмүүсээс сэтгэл сонсох гоё л доо. Гэхдээ хамгийн гоё мөч нь яг нөгөө бэлдэх байдаг байхгүй юу? Ажиллаа дуусгаад бүгдөө нэг цуглаад нэг санаатай хоорондоо жоохон санал зөрн нэг талдаа гарна эцэст нь ард нь гардаг. Тэгээ тэрнийг хамгийн ард талд нь нөгөө нэг ингээ кредит болгоод үзүүлсэн нь тэ ард нь ямар их хичээл зүтгэл байсан бэ? Бид яаж нэгдсэн бэ гэдгийг бас давхар харуулж чадсан. Тэр бас их гоё хэсэг байсан шүү гэж хэлмээр байна. Баярлалаа.